За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастын ээлж дугаараар манай уул мэдчилгээ, захаатай мэдчилгээ те. Захаатай мэдчилгээний үүсгэн байгуулагч Уян хамтран ажилладаг холон маань хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа. Цаг зав зориулж ирсэнд. Баярлалаа. За одоо нөгөө уул би шууд нэрнээс нь эхлэе гэж бодсон. Яагаад үйл гэж нэрлсэн. За одоо уул гэдэг нь болохоор яг миний албан ёсны пэйж хуудасны нэр. Тэгээд манай пэйж болохоор яг албан ёсоор үйл ажиллагаа явуулаад одоо дөрөвдөх жил рүү орж байгаа гэсэн үг. Анх бол нэг инфаны хөгжөлтэй бичлэг хийдэг байжгаад тэгээд явандаа би шүлэг уншдаг болоод яг үндсэн мэрэгжил гэх юм бол жүжигчний мэрэгжилтэй. Тэгээд шүлэг маань ингэж даамжирсараад хүмүүсийн хүсэлтийн дагуу одоо юм цагталтай мэдчилгээ очдог болсон. Анх бол зүгээр яг нөх хамтарч ажиллаж байсан хүүхдээсээ болоод уул гэд нэрлэлсэн байхгүй. Тэгээд тэр нь ингээд яг өөрийн нэршил болоод ингэ явцсан гэсэн үг. Одоо хүмүүс нөгөө уянгаа гэдэг нэрээр нь биш уул гэж амартай мэддэг. Мэдчилгээ байжгаад бишүүлээ шүлэг байж байгаа мэдчилгээ болсон. Уншдаг байжгаад хамтдаа уншигээд контент маань явдаг байсан. За хоёр улирал явжгаад тэгээд албан ёсоор дуусаад тэгээд мэдчилгээр орсон гэсэн үг. Холон мэдчилгээнд дэр нь ямар өргөр. За би энэ компанид оператор. Захиалга авна. Захиагаа бичнэ. Тэгээ бичлэгээ хийн гэдэг өөрөөр янгадаа яг туслаад явдаг юм шүү дээ. Яг 50% бүх ажлаа хувааж аваад хийдэг гэсэн үг. Тэгээ хамт ажиллаад 2-4 жил болж байгаа. Үгүй 2 сар. Би Солонгосоос 4 сард ирсэн. Тэгвэл бүр багын найзад байхгүй 4-5 настайгаас хойш найзалдаг байж байгаа манай хулан маань одоо гадаадд 9 жил байж байгаа. Сая Монголдо ирээд тэв дээр нийлсэн юм. Монгол хүтэн байна уу? Амар хүтэн байна. Даарч ийн үү? Шал өөр юм яриа байдаг тий. За яриг нь тасалсан. Монгол амар удаашралтай байна. Тийм үү? Тийм. Юу н? Төвчрээ. Тийм. Одоо за тэгвэл төвчрээ гэж ярьж штэ. Одоо нөгөө мэдчилгээгээ хүргэх гээл явж илаа л та. За өдөрт 3-4 мэдчилгээ хүргэх тийм боломж зав байдаг уу? Ерөнхийдөө ингэдэг яг нөгөө нэг юм ачаалттай үе хийж байдаг. За тэр нь бол хонхны баяр, багш нарын баяр, Мартин амин, цэргийн баяр, Валентин гэх зэрэг баяруудтай холбоотой өдрүүдэд маш ачаал ихтэй. Тэгээ дээрэс нь тэр баяруудаа дагаад төгжрөл ихтэй. За заримдаа яг баяраар бол ингээд доотл нь 10 дээр очих ч юм уу. Тийм нөхцөл байдал үүсдэг байхгүй. Тэгэхээр ингээд манайхан айгу бухимднаа намайг яг нистгэл гэж боддөө шүү. Яг одоо хэрэгэл би чи одоо аюу хэцүү ингэдэг шүү дээ. 5 шард байжсна Улаанхаоронд очиод Улаанхаоронгоос буцаа 21 рүү яваад яг ингэж явдаг байхгүй аюу хэцүү. Тэгээ сүүл рүү болохол яг л нэг чиглэлээ лавна. Тэгж ингэж нэг юм цагийн юутай явахгүй болвол хүн болгоны хүслээр явна гэдэг аюу хэцүү. Тэгж штэ тэгэлгүй хав тий. Одоо юу гэдэг яг сая хэлж штэ ингээл Улаанхаороо ингээл 21 гэдэг тэр дунд ингээд хэрвээ яг нөгөө юмнууд нь байж ийл бүр өөрт нэлээ амрах тий. Одоо энэ хотын бүх булгаан замыг би бараг мэддэг байна штэ. Баяр үргээ. Энэ хаана яваад гот дотроо яваад. Айгуу сайн жолооч болж байгаа ер нь. Одоо энэ мэдчилгээг одоо юу гэдэг шүлэг уншиж хүргэнэ гэсэн үг үү? Яг нөө сэтгэлийн үгээр энийг нэг гоё тайлбарлаад өгөөч. Яг ямар учиртай те яг яаж одоо юу гэдэг захиалга аваад ингэж хүндээ ингэж хүргэдгээ. Тэгээ иймэрхүү байдлаар ингэдгээ гэд би бол яг юу ч мэдэхгүй байхгүй. Анх нөгөө хамтдаа уншия гэж контент явдаг байсан. За тэр нь болохоор би бас нэг хөтлөгчтэй хамтдаа машин дотор шүлэг уншдаг байсан. Алны танил хүмүүс орж ирээд ерөн их дээлэн жүжигчд бол орцсон. Орж ирээд ингээд хамтдаа шүлэг уншдаг гэсэн байхгүй ингээд хуваарлж аваад. Тэнгүүд хүмүүс энэ нөгөө шүлэг уншдаг охин гэдгийг аюусаа мэддэг болцсон байсан. Тэнгүүд яг нөгөө шүлэг уншдаг хүнийг очиулаад хайртай хүндээ очиулаад шүлэг уншуулах гэдэг. Тэнгүүд тэр нь болохоор цагтл болгож өөрчилсөн байхгүй. За та яг юу хэлмээр байгаа юм? Тэрийг чинь бид нэр ингээд нэмээд баяжуулаад шүлэг нэмээд ингээд яг тэр цагтлыг нь шүлэгтэй хамтд нь уншиж өгөө гэдэг тийм санаа гаргаж ерөөхдөө хийж эхэлсэн гэсэн үг. Одоо яг тасралтгүй мэдчилгээ яваад бол 2 жил болж байгаа. Ер нь бол яг энэ сошиал ертөнцийн дээр хамгийн анхдагч нь гэсэн үг. Одоо нөгөө ингээд юу гэх нэгэнд мэдчилгээ хүргээл явж байхад уйлмар ч юм уу, гомдмор ч юм уу, дэгдгийн баярламар нэг тийм үеуд
гарч исэн бол хүний сэтгэл дотор нэг үлдсэн байдаг шүү дээ. Үгүй зөндөө байгаа. Зөндөө. Одоо жишээ нь манайх бол ингэдэг. Хүн дээрээ очичоод бичлэг нь янзлагдаад ингээд манай хуудсан дээр тавигддаг. Зарим нь бол бүр ингээ оруулахгүй гэсэн хүмүүс ч гэсэн байгаа. Бичлэг ордоггүй хүмүүс гэж бас байгаа. Тустаа тийм. Тэд нар нь яадаггүй гэхээр одоо жоохон хүнд гэсэн үг л дээ. Одоо гомдооцсон, тэгээ уучлалт гуйлах гээд очиулсан. Хүний өмнөөс хүн уучлалтгүй нэгдэг чинь бол амар хэцүү байхгүй юу? Тэгээд яг юу болсон талаар нь айгүйх асууна. Яагаад тэгэхээр би нэг юм кейс ярьж үгүй. Нэг удаа нэг ах яг эхнэрээсээ уучлалт гуйлах гээд намайг очиулсан байхгүй. Тэгээд гайгүй нэг амар төртэй муудалцаагүй бид нар нөө жоохон дүр таргицсан байгаа. Тийм болохоор ерөнхийдөө ингээд таарыгаа уучлаарай гэж хэлчих гэж хэлээд тэгээ би яг 2 цаг орцонд нь суусан. Ерөөс хаалгаа тайлж өгөөгүй байхгүй надаа. Эхнэр нь тэгж яагаад 2 цагийн дараа ингээд ста уучлаарай гэд тайлж өгсөн чи хөл нь хугарсан. Бүр ингээд зодтолтоод юм хүчирхийлэл болсны дараа ингээд авчирсан байгаа байхгүй. Тэрийг одоо ингээд нүдэрэ харснаас хойшоогоо одоо нэг уучлалт гуйлах гэсэн юм а гэдэг хүмүүстэр бол маш цензуртай ханддаг болсон. Одоо манай хулан болоод бүр яг шууд ярина шүү дээ. За яг яасан юм. Бүгдийг нь яриараа та гэдэг. Эхнээс нь юу болсныг хэлгээд үү. Тийм тэгжээж бид нар ингээд яг юм уучлах боломжтой зүйл дээр очихгүй бол тэр бол ингээд юм уучлах ямар боломжгүй нөхцөл байдал дээр би хүний өмнөөс очиод за хөлийч угалчиж уучлаарай гэдэг чинь амар муухай байхгүй. Тэгээд маш олон тим юмнууд бол байгаа. За дээрэс нэмээд нэг өвөөгийн тэр ерөөсөө мартагддаггүй. Өвөөгийн 90 насны болоод за. Тэгээд ингээд ач зээнэр нь гадаадд байдаг. Тэгээд мэдчилгээ явуулсан. Тэгээд аюу юм олон хүнтэй бүр юм томоо арга хэмжээ болсон байхгүй. Тэгээд тэнд очиод яг өвөөгийн хажуу сууж агаад захиаг нь уншиж өгөөд өвөө уйлаад. Би санацаа. Тийм. Тэр чин гэтээ саяхных биш те. Саяхных билийн дээр. Тийм. Бараг жилийн өмнөх байх. Тийм. Би бас тэрийг үзээд амар уйлж ийсэн. Тэр тэгтээ тавигдчихсэн үү? Тавигдсан. Яагаад тавигдсан гэсэн чинь ингэсэн. Тэгээ өвөө дээр очиод ингээд дууссан. Манай бичлэг бол ингээд яг нэг юм янзалж ороход жоохон хугацаа ордог байхгүй юу. Тэгээд 2 хоногийн дараа над руу гэр бүлээсэн залгаад манай өвөө нас орсон. Ингээ 90 насныхаа ингээ өнгөрөөгөөд нас орсон. Тэгээд бид нар бичлэгийг ингээд авч үлдмээр байгаа болохоор та оруулцгаа гэж хэлээд тэгээд ингээд тэр бичлэг үлдчихэж байгаа нь одоо хүүхдүүдэд нь ирж амжаагүй хүүхдүүдэд нь амар одоо нандин чухал зүйл болчихж байгаа байхгүй. Тийм болохоор тэр бол ингээд эндээс гардгүй байнг бодогддог. Юу цаавчлаа. Би тэрийг ингээд бодоод байгаа байхгүй юу. Аим гой санагдчихсэн тэрийг давхар уншаад уйлдаг юм аа. Би ч дүүжирсэн шүү дээ. Одоо бол би уйлгэн. Тийм үү. Бичингээ уйлна, уянгаа тайвшруулна. За тий. Юундаа уйлахав 50 сорцсон. Тэнгүүд надад нэг амар сонин комент орж ирж ирсэн. Би чи одоо ингэж зөндөө олон хүний нулимс үзээд жаргах байх та. Хүү юу ч юм. Уулын тэр чи баярын нулимс байхгүй дандаа. Сүүлд бодож чи нэр яасан юм бол нэрээ тэгдэм болооч ухаан юм бодоод. Тэгээ одоо манай хулуу уйлдаг нь болсон да. Уянгаа бол гэхдээ 10-аас бараг л 10-т нь уйлахгүй дээ. Уянгаа 10-аас 10 тэр бараг уйлахгүй гэдэг. Би бол 7 дээр зоолттой нулимс бол тусаагаал гарч. За өнөөдөр та хоёр маань ямар нэгэн мэдчилгээ ч юм уу те тэмдэглэл хүргэсэн үү? Бид хоёр дөнгөж сая хурмын дээр очиод хурмын эхлэх байсан. Тэгээ хүрээд ирсэн. Хурмын одоо нөгөө найз нь гадаадд байдаг. Тэгээ хамгийн дотных нь найз нь хурмын ээж байгаа. Тэгээ өөрөө байж чадахгүй болохоор оронд нь явуулж байгаа. Тийм юм дээр л очсон. Тэгэхээр одоо яг тийм тохиолдолд бас л очиод мэдчилгээг нь уншиж өгөөд тэгээд гараад ирсэн шүү. Цэцгийг нөгөөд тийм тэгээд бичлэгийг нэгээд давхар цэцэгтэй явдаг. Тийм манайх ерөнхийдөө л ингэдэг. Би 4 жилийн өмнө анх цэцгийн дэлгүүр нэгээд Beauty Flowers гэдэг коронагийн үеэр авсан да. Тэгээд тэр үед би ч 3 охинтой байхгүй. Тэгээд дөнгөж багмаан төрж мөрцөн. Тэгээд яг юм онлайнаар ингэж явуулдаг байж байгаа. Тэгээд үнэхээр хүчрээгүй. Тэгээд чадахгүй болохоор ингэж дампуураад тэр чигтээ орхисон байж байгаа. Тэгээ 3 жилийн хугацаанд одоо яг энэ мэдчилгээг явуулахтаа болохоор шин цэцэг гэдэг цэцгийн дэлгүүрт яг хамтарч ажиллаж байгаад тэгээ сая яг энэ 9 сарын 1-ээс эхлээд өөрөө цэцгийн дэлгүүр яг нээж байгаа. Beauty Flowers Bar гэдэг. Би одоо өөртөө яг цэцгээ боогоод өөртөө яг очиж өгдөг болсон гэсэн үг. Тэр илүү гоё. Тийм. Сэтгэлээсээ хийгээд. Тийм өөрөө бүх зүйлд ингээ гар би оролцож байгаа болохоор. Хамгийн их тото цэцэг боож исэн бол за би бол боогагүй. Би бол туссан. Гэтэ сая ширхэг байсан. 10 сарын 21-ний шөнө бит хоёр цэцгийн дэлгүүр дээр хонлоо. 11 сарын 21-нд
22-нд нь Бондын тамгын тоглолт болох өдөр байсан. Тэгээ бид хоёр 247 ширхэг сарнаа боох хэрэгтэй. 750 ширхэг сарнаа тэрнээс тусдаа цэвэрлэх хэрэгтэй. Пүүх болсон. Тэгээ тэрнээс өөр бас зарах цэцгээ боох, цэвэрлэх хэрэгтэй. Шүн байсан бохгүй юу? За, уянгаа явлаа. Нөгөө цэцгээ боох гээд. Удалгүй. Хулаа дийлдгүй. Дийлдгүй юм байлээ шүү. Ирэх үргээд ингээд яг ингэдэм байлээ. Бүр сарваагаад амар юм. Тэгээд үнэхээр амар хүнд цэцэг байсан. Тэгээд тэрийг боох гэж бит хоёр бүтэн шүнийг авсан байхгүй өглөөний 6 хүртэл. Тэгээд тэр том юуг чинь одоо цэцгийг чинь одоо ингээд баглах үйл явц нь бас айгүй хэцүү. Бит хоёр тэрийг ингээд дээшээ ингээд цэцгээ дээшээ харуулчаад ингээд баах гээд байгаа байхгүй юу. Тэг ингээд сүүлдээ ингээд гизээ тат. Наадаа дээшээ болоо ингээд тэр үнэхээр амар хүн цэцэг байгаа шүү дээ. Тэгээ хэрүүл уруул болгонгоо алдаад тэгээд нэг юм буулгаад бид хоёр бичлэг үзчихэж доош харуулж байгаа тийм. Угаасаа яаж ч дээшээ харгаж хэцүү байлгүй дээ. Мэдээгүй л ахгүй да. Анхны хэмжээнд хаавал бүх зүйл яг анхныхаараа явж байгаа юм чи одоо анхны цэцэг, анхны подкаст, анхны 247, анхны 750 гэл. Тэр одоо шүнжэнгөө нойргоо тэгж байсан 750 нь маргааш тоглолтын дээр зацагдчихж байгаа юм чи. Тайцнаас ерөөсө шийдэгтэй. Шийдэл битэр яа. Одоо тэгвэл та хоёр тэгээд 999 ширхгийн захиалга орж ирлээ яах вэ? Хүрээ. Гэтэ яг тэр үедээ бол хүнээс ийм цэцэг авалтгүй юм байна. Тийм яг тэгэж бод. Амар хэцүү юм байна. Хин энийг захиалдаг байна. Тэрний маргааш нь бол 1000 сарна. Тийм байлаа. Ер нь нэлийн чанга юм байна гэдгийг ойлгосон. Тийм амар биш л ахал та тий. Хийж байгаа бүх юм л хүний хийж байгаа бүх юм хэцүү. Хүмүүс ингээд энэ амархан штэ харахад яг уу тэг боож байгаа үйл явц ч гэдэм юм. Одоо захаа үчиг заяа. Захаа үчиг төр ч гэсэн тэр нэг юм сэтгэлд байгаа юм гарган тэр нэг хүний тэг одоо хүнээс ирж байгаа яг л ийм хүсэж ийна гэдгийг бас гаргаж цаасан дээр буудгана гэдэг чинь бас авьяас штэ. Тийм тэр бол маш том авьяас. Сурж байгаа штэ. Хичээж байгаа штэ би. Тийм тэнгууд яг нэг захаа ингээд уншигтаа дуусна. За тэгээд тэр захааг унших нэг 2-3 минутын процесс явна шүү дээ. Тэр хооронд хүний ажиглалцдаг байхгүй. За би яг ямар өндөр очисон гэдгээ. За. Тэгэнгүүтээ яг нөгөө нэг хэлэх ёстой үгнүүд нь тэр захаан дээр ороог үгнүүдийг нь хэлдэг гэсэн үг байхгүй. Вау. Яг харж байгаа хэлнэ гэсэн үг. Тэр захаан дээр арай бичигдэж амжаагүй ч юм уу эсвэл нөгөө явуулж байгаа хүн за би нэг юм хэлмээр байсан байх таа гэж бодоод шууд хэлдэг л гэсэн үг. Тэгээ нэг олон удаагийн давтамжтай хийгээд хахаар угаасаа нэг хүн сурчдаг юм байлээ л дээ. Жишээ нь утас руу залгаад мэдчилгээ захиалах гэсэн ингээд хүн ярихад хоолойг нь сонсоод за энийг захиалах хүн үү, захиалахгүй хүн үү? За энэ захиа бичиж өгөх хүн үү, бичихгүй хүн үү гэдгийг шууд мэддэг болчихдог. Тийм би ч одоо ванга. Яг би яг сая хэлэх гэж ийла. Ерсаал тэгдэг болчт юм байл шүү дээ. Одоо эхлээл бол манай холончин бичгтээ за байж юу хөө гэдэг сүүл рүүгээ чач бич. Тэнгүүд яаж утсан хиймэл оюухан ч хүний сэтгэлээс ингэж гарах үг гэх бах тийм ээ. Тийм үнэхээр ч чадахгүй. Тэнгүүд манай хол сүүл рүү яг өөрөө бич зохиож байгаа юм чи. За ингэх хэвээр юм. Зарим тохиолдолд мэдээж бүгдийн зэг зохионо гэж байхгүй л те. Хүмүүс мэдээж ирэх тодорхой хэмжээнд юма бичиж явуулна тэн дээр бид нар баяжуулах л үүрэгтэй байхгүй. Тэрнээс хүний одоо хайртай шүү гэснийг шалтгааллий болгож бичнэ гэж бол байхгүй шүү дээ. Ганцхан жундаа хайртай шүү л гэж нэмнэ тийм. Тэгэхээр яг энэ хүний цэвэр юм оюуханаас нь гарч байгаа л зүйл гэсэн үг байхгүй. Баяр хүргэе. баярлаа. Тэр бас гоё хүний мэдрэмжлэлтэй. Тэгээ тэр захааг бичиж яхад тэгээ юу гэдэг. За хулангаас асууя л та. Уйлсан тохиолдол байна уу? Энийг яг уншиж байхдаа уйлах юм байна гэж бодож исэн юм болоога. Гэтэ би уянгаад ерөөсөө хэлж байгаагүй юм байна. Би уран зохиол хичээлд амар дуртайсэн шүү дээ. Зохиол амар уншдаг, амар бичдэг гэсэн. Тэгээ миний бичсэн юу багш ингээд манай Монголын багш айгуу гоё болсон байна гэд ер нь нэлээд уншдаг гэсэн. Тэгэхээр бас дотор нэг юм байгаад байна шүү дээ. Уран зохиол сайн хүн байсан биш үү? Тийм баха. Энэ ямар гоё бичээвэ гэж би хэлж гарч энэ аюу гоё би бичсэн. Гэтэ гоё бичдэг хүн бас гоё шүү дээ. Гоё бичдэг. Яалч гоё бичдэг. Би ми чинь зүгээр ингэж мингээ баг хоорондоо хэрэлдсэн юм шиг. Тэгэхээр тэр захаан бас тэр хүндээ үлдэнэ. Үлдэн тийм болохоор заавал гоё бичих хэвээр бас үг үсгийн алдаагүй бичих хэвээр гэд
Тийм шүү дээ. Үг үсгийн алдаатай биччихлээ бүр насны мэдтэй шүү дээ. Би алдаатай биччихвэл хийлдэж шүү дээ. Алдаатай биччихлээ. Тэр ихтэй дахиж мэдээж бичнэ. Шууд алдаат нь яг юу. Зарим нь бол ингээд шууд уншиж байхдаа ямар ч төдрөл авахгүй уншина. Алдаатай 2 3 байх юм шүү засаад уншиж байгаа. Тэнгүүд хол нэг удаа надад тийж уурлж ирсэн. Битсэн захиаг яг тэр чигт нь уншаач нэмээд өөр юм уншаад байгаа. Би нэг удаа нэг тийм фактлж ирсэн удаага хамт явж исэн нөгөө хүүхд маань нэг оюутан л хүүхдээс нэг зураглаач хийжсэн хүүхд. Тэгсэн чинь битсэн захиагаа хов хоосон цаастай андуурч орж ирээд. Тэгээд нэг хүнтэйгээ би ингээд зогсож идэг. Захиа миний гарт онгойлсон ч хоосон цаас. Бүр ингэ шок штэ. Гэтэ би ийж хаяана энэ хоосон цаас байна гэж хэлэхгүй. Тэгээд зүрийг харж байгаа захиа уншиж байгаа юм шиг уншиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс хүлээж аваа. Тэгээд өөр юм ярьж байхдаа захиагаа ингэ хойшлуулад гарныхаа ингэ хард аваачаад ингэ мартуулаа захиаг нь. Тэгээ за баярлаа гэж хойшоогоо ингэж алхасаар байгаа захиагаа өгөхгүй гарч явдгсэн чинь манай тэр дүү хана яаж вэ? Алин та харъя да. Тэгээ юу гэсэн үг юм бэ? Энэ бол амар том алдаа байхгүй боломжгүй. Та тэг уншчлаа штэ. Энэ нэг юм одлоо удагийн давтамжтайсаар хагаад ялчгүй сурцсан юм. Тийм л дээ нөгөө өөрийн гарт орчдөг гэдэг шиг тий. Нэг амар том факт ярмаар санагчлаа. За. Миний хамгийн том факт санаж байна. Өгөөч. Талгач хэрэлөө. Яси. Солонгост амар удаан байж байгаа тэрсэн хүн чинь одоо энэ Улаанбаатар юу хаана гэдгийг мэдэхгүй. Тэгсэн чинь талах чихэр тийм талах чихрийг гэдэг газар ингээд аваачна гэд хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь би атар өргөө дээр аваачсан. Хамаг атар өргөө дээр аваачсан заа. Тэнгүүд би амар мэддэв шиг тэнд байдаг штэ. Яг цагтаа амжлаа гэж очиод орсон чинь хүн байдгүй. Эхлээд байгаа байр нь байдгүй. Би тэр бүр гайхаад тэгсэн чинь за sorry нэз. Үгүй нөгөө хүн нь ууралсан байхгүй юу? Хин ч атар өргөө гээгүй би талах чихэр гэсэн гээд. Ямар ялгаатай. Тэр чинь нэг нь нарны ороололт, нэг нь 21 тоног чинь. Би тэр нарны ороолт гэдэг. Тэгээ нөгөө газар нь 21. Нэг тийм амар орцсон уу? Орцсон шүү. Гэтэ тэр бүр багш нарын баяр болохоор амар хоцорч болохгүй юм байсан байхгүй. Тэгэл тэр хүн нь багш юм уу? Цэцэрлэгийн багш. Тийм эс. Тэгээ хоцорсон уу? Гоцорсон. Тэгээ яасан. Тэгээ нөгөө хүн гараа явцсан мэт шүү дээ. Буцаад ирсэн. Гэтэ нарда хүнтэйгээ ярихдаа танд мэдлэгээр лээ гэж ярьж болтгоо байхгүй. Бас. Тий. Хоолой одоо нэг хүмүүс ингэ сонсоор хагаад нэг хоолой чихэнд нь ингэ хоногссон байж шүү. Тэнгүүд ингэ миний хоолой орцсон юм байна л да. Ингээд сайн байна хөргөлтөөс явж ингэ ярихаар мэдчихдэг. Би уусаа мэдчихсэн ингэ өдөөс тэгээд гайгайцсан. Бүс чам ирнэ гэж мэдчихсэн гэдэг. Тэнгүүд хөргөлт одоо хоолой ярьж шүү. Хөргөлтөөс явж байна хаана байгаа юм бол гэд тэнд байна. Юуны хөргөлт бол мэдэхгүй байна дөө. Тэг харацтай юм. Эрэгтэй хүнд бол хайрцагтай юм, эмэгтэй хүнд бол цэцэг хэлцдэг. Тийм. Тэгэхэд яг юм мэдчилгээ гэж бол хэлж болохгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь бас бие барина ингээд асуудлууд үүснэ. Тэгээд бас хинээс гэдгийг хэлж болохгүй гэж зөндөө олон юм. Тийм сонирн байдаг хаа тий. Яг ингээл камертаа орохоор тий нөгөө хүн нь ингээд яг яах вэ болохгүй ч юм уу. Тийм юм. Би авч үзег болохоор яг тэр хүн ямар санагддаг бол мэдэхгүй байна. Санал байдаг баг. Би тийм мэдчилгээ авч үзээгүй шүү. Нэг ихтэй хүмүүс амар дураараа шүү. Тэнд аваачаад үлдээчих юм л дээ. Яг хөргөлтөл гэж бодоод байгаа юм чи. Яг ингээд уянгаагаар уншвал би өөрөө уйлмар байгаа гоё. Мэдж байгаа давхар санал л да. Мдээгүй байж байгаа гиндүүлэл ороход бол. Тийм мдээгүй байж байгаа. Тэсээ би ажиллахандаа ч юм уу найзуудтай хэлнэ. Тийм. Ер нь бол. За намайг сонгороо. Тийм та нар хараа. Энэ л дээ уянгааг ийм хийдэг болсноос амар их хүн хийдэг болцсон шүү дээ. Мэдж байгаа та нар. Тийм би тэрийг одоо ярих гэж байгаа байхгүй юу? Ярих гэж байгаа байхгүй юу гинэ. Ингээд айгүй хүмүүс энэ тэндгүүл яг нэг юм бичлэг хийгээл те. Тийм. Ингээд болцсон харин тий. Ингээд байгаа шүү те. Гэтэ яг эхлээд бол ингэжсэн. Энэ уг нь ингээд би ингээд яг өөрөө толгооноосоо бодож олоод ингээд хийсэн санаа тэнгууд ингээд айгүй дураараа хүмүүс ингээд бэлэн хоол ингээд аваад ингэчлээ гэж эхлээд боддог байсан. Дараа нь юу гэж боддог болсон гэсэн чинь за тэртээ тэргүй энэ хүн ам нь хийдэлээ. Би өнөөдөр ганцаараа тий тэнгууд би хідэн хүн дээр очиж чадах үлээ. Тийм юм чинь чадчих л байгаа бол хийж ил байх хэрэгтэй юм байна. Тэртээ тэргүй бүх бизнес өрсөлдөгчтэй байд юм чинь. Миний өрсөлдөгч ингээл явж байгаа юм байна. Өрсөлдөөний салбартай л болсон юм байна гэл хүлээн зөвшөөрчт юм билээ. Эхлээд бол яагаад тентэр гэж боддог гэсэн. Би чинь нөгөө нэг 10 жил тахтай FM хөтлөгч хийдэг байсан байхгүй. 101.7-оос эхлээл ингээл FM-д амир хөтлөгч хийдэг байжгаад тэгээд нөгөө хүүхэд гаргаад гэртээ сунгууд ээж нар орлогогүй болчихдог штеп. Тэгээд ийм утастай мэдчилгээ гэж
явуулдаг гэсэн. Төрсөдөр нь болж байгаа хүмүүс рүү заалгаал тий. Тэнгүүд тэрийгээ болохоор баг 3-4 жил хийцэн байхгүй яг гэрээсээ ингээд өрөөндөө ингээд бүх юмаа ингээд байж байгаад ингээд хийдэг болсон байж байгаад тэрийг яг юм очдөг болгоцсон. Тэгэхээр ерөнхийдөө бол бүгээс анханасаа л яг л ийм л юм хийдэг байсан гэсэн үг. Ингээд сүулдэ нөгөөх нь баяжигдаал тий. Шүлэг байж шүлэг уншдаг байж байгаа л мэдчилгээ олоод мэдчилгээнд дахиж цэцэгтэй олоод одоо юу таалах юм? Манай хулан чинь нөгөө AI-аар аягүй сайн зурдаг. За. Өөрөө бол зураг бүтээдэг. Дизайнер мэрэгжилтэй байхгүй. Тэгэхээр намайг бодвол юм аягүй юм мэдрэмж сайтай. Би ч юм бол жоох юм сэтгэл хөөрөл ихтэй хүрч тэнгүүд энэ хүн маань болохоор намайг бодвол юм тайван болохоор ер нь ингээ битэр яг гэдэг шиг л тэгдэг. Тэгээд маш сайн зурдаг. AI-аар зураг бүтээдэг. Гэтэ би одоо загнуулаад байгаа. Над руу ийм зургнууд явуулсан байгаа байхгүй юу? Хажуу тийшээ харцсан. Одоо их зураг үйжиж хүнийг ингээд яг хуургаж болдог байхгүй юу? Инээлгэж юм уу суулгаад одоо ингээ ямар нэгэн байдлаар ийм байдлаар үстэй. Тийм ер нь цээ зураг шиг зураг өгвөл маш сайн хуурна. За ингээ хажуу тийшээ харцсан зураг өгсөн үү? Чамд адилхан харагдаж байна уу? Шал өөр байна гэж үгээд надад болохоор адилхан байгаа байхгүй. Яг тэгвэл тэр хүний өгсөн зураг нь л тийм. Тийм мөртлөө одоо миний ингээд цаг заваа гаргаж би тэр зургийг ч одоо ингээд 8 ширхэг зураг хийх гэж би $35 төлдөг байхгүй юу? За. Зүгээр нөгөө нэг аппликейшнуудаар хийдэг биш тэр чинь тусдаа юм өөр юм байгаа шүү дээ. Тийм бахад би тэрийг төлөөд ингээ хийлгэсэн. Тэгээд нөгөө хүн рүү нь явуулаад одоо аль зургийг угаалах вэ гэд тэгэнгүүт урдаас уралдаг байхгүй юу? Юм байна лээ. Тэгээд юу гэж уурлах вэ? Харин өөр байна. Тэгээ би хэлнэ штэ энэ зураг өгсөн зураг чи юм ээ би ингээ очиод би амьдрал нь харж байгаагүй штэ тэр үнийг би очиод зургийн дараад ингээгүй гэ тэгэнгүүт өөстө чадахгүй чи чаддгүй юм байна гэдэг тэмлээ мөнгө авъя гэснээр шууд дансаа өгч өгөөд тэгэж болохгүй штэ эндийм байлээ тэгээ би одоо энэ жоохон нэрэд татаад байгаа тэгээ одоо нөө юм хийхгээ явж байгаа хүмүүс ингээ мохосоор агаад за яшиг шиг гэд ингэдэг болчдөг. Гэтэ яг нэг одоо юу гэдэг тийм юм байдаг те. Яг гоё хийгээл ингээл явж янгууд л би одоо би бас бодоод байгаа байхгүй юун дээр яага шантарчдсан болоо г. Шантарсан юм амар их байна. Зөндөө байгаа л да зөндөө байгаа. Тэрийг нөгөө шантрахгүйгээр давж яаж гарах вэ гэд хаяа бас бодох юм аа. Дуртай болно. Тэр зүйлд амар дуртай бол юу ч болсон. Надад яг бас нэг юм кейс байгаа хгүй. Үнэхээр би дуртай хайрлаад те. Ингээд өдөгөөс төдийг хүртэл ингээ явж исэн чинь бүр үнэхээр тэр салбараас гарахаас өөр аргагүй байдал таарсан. Хил ам байсан уу? Хил ам гэхээс илүүтэйгээр хамтарч исэн хүмүүс маань дандаа миний өрмөг оголж исэн. Хил амд бол үн доггүй шүү дээ. Одоо ингээд маш олон хүнтэй хамтарсан байна. Тийм. Энэ өндөрлөгөөс ирээд харахад тийм. Гэтэ юм хортой хүн гэж бас байна. За үнэхээр амар сайн бэст хамтрагч болдог хүн ч гэж байна. Тэгээд бас нэг яалтчгүй хамтрагчаас болоод унах тохиолдол бол маш их байдаг шүү яалтчгүй. Тийм шантардаг. Үнэхээр цаацаа болио. Тийм ер нь жоохон хэцүү. Одоо жишээ нь манай хууц гэх юм бол дандаа юм сайн сайхан юмыг түгээдэг. Ерөөс нэг ч юм хар бараан зүйл оруулдаг байхгүй. Жишээ нь зөвхөн нэг сөрөг комент орж ирэхэд би шууд устгачдаг байхгүй. Ямар ч сөрөг комент байлгадаггүй. Тэрийг хараад ингэдэг хүмүүс ингээд өч ямар тэнэг балаа өхөн бэ гэд бичлээ гэж бодъё л да тийм. Бичээд мартчихдаг байхгүй юу. Тэрийг тэн дээр тэр хүний тэгж бичснээ ч мартаад ингээ явцдаг. Тэнгүү тэр нь ингээ надад ингээ үлдчихдэг амар хэцүү. Тэгээ штий хин ч гэсэндээ ингээ зүгээр байж хатан тий. Тийм тэгэхээр одоо нэгнийг л манайх эмгтээчүүд ялангуяа нэгнийг айгуу юм доош нь хийд юм шиг надад санагдаад идэв шүү дээ. Мэдэхгүй байна уу. Гэтээ суралцчихлаа юм да. Надад болохоор монголчууд жоох ажлыг сураагүй санагдсан. Би бол одоо ингэ Солонгост 17 таоос хойш ажил хийсэн байхгүй. Бүр ингээд маш багаас маш дээш хүртэл ингэ бүх юмнууд хийсэн. Бүх местэн дээр л байсан. Амар их хувийн юм ажилтайгаа холдог. Яг зөв. Хувийн үзэл бодлоор ажилтнтайгаа харьцдаг. Ямар ч нэг тийм юу байхгүй. Ажил тийм ёс зүй, ёс суртахуун байхгүй. Тэгээд хүнтэй харьцаж байгаа үг хэлнээс үнэхээр аимшигтай.
Мэдгүй жоохон хэлмээргүй ойлголоо. Тий. Эхлээд шоконд орсон юм яалтчгүй орсон. Яагаад ингэж байгаа юм гэл тэнгууд би одоо тайлбарлаж хэлж байна. Угаасаа ингэдэг юм аа. Энэ бол яг нэг ингээд ер нь бол ингээд баг тогтцсон юм аа гэдэг шиг тий. Ингээ хүлээгээд авчаа. За би ярьчих чи ингээ болохгүй бол би тэрүнтэй ч уулзрал. Манай энд бол ингээд маш соёлтойгоор ингээ маш эвтэхнэр ингээд яриад байгаа байхгүй. Тэгвэл нөгөө хүмүүс маань бас ойлгохгүй янз бүр болно шүү дээ. Тэгвэл би ярьчих гээд яг нөгөө нэг юм олон жилийн ярьсан одоо туршлагаас хамаарат ярихад ингээд болчихно. Тэгээ энд болохоор манай хүмүүчин болохоор яалчгүй нөгөө нэг цагийн цагтаа яг цагтаа эхлэх ёстой. Яг тэдэн цагт очих ёстой гэсэн бол яг тэдэн цагт очих ёстой. Тэр тэр өнгөрөх юм бол ингээд тийрээд энд чинь бүр хоцорчлоо. Тэгээ очингууд лүгүн байхгүй л яана. Хоцроод очсон чинь нөгөөд нь байхгүй. Одоо би дасаад байгаа шүү дээ. Тий, одоо уусаад Монгол руугаа. Ер нь бол тэгээд байгаа шүү. Одоо нэг хүлэн зөвшөөрж эхэлж гин гэсэн үг. Тий. Дасан зогцсон л гэсэн үг л дээ. Угаасаа дасахгүй бол Монголд ажил хийн гэж худлаа юм лээ. Одоо энэ AI тэгээд ер нь болох гэж байгаа юм уу? Үгүй бот зохижл гарч штэ. Тийм бах өө. Энүүгээр 8 зураг гаргадаг гэсэн ш тий. Нэг зураг өгөөд 8 болгож гаргах нь гэсэн үг юм. Тийм одоо поз болгоны бичнэ артлын background бүх юмнуудаа өгдлөө бичдэг байхгүй. Тэгэж оруулангууд надаа 8 одоо хэдэн хүний зураг ингээд оруулна штэ. Одоо 5 хүн байлаа гэхэд суулгаад ингээд бүх хүмүүсийнхаа зургийг оруулчингууд надаа ингээд 8 өөр зураг гэж гаргаж өгдөг. Тэг тэрнээс биш зүгээр яг нэг хүний зургийг 8 янзаар биш гэсэн үг юм. Ер нь бол нэг хүний зургийг янзлах гэвэл зүгээр л нөгөө нэг Photoshop шиг одоо зүгээр аппликейшнууд эдэн шний Snow тэргээд тийм аппликейшнаар хийчих болно. Тэр чинь амар хямдхан шүү дээ. $9 болор төлөөл сард 7 хоног болов. Тэр чинь ингээ хязгааргүй хэрэглээтэй шүү дээ. Бидний хийдэг хүмүүсийн хүсдэг хэмжээ нь болохоор нөгөө гэр бүлийн зураг шиг зураг. За одоо ойлгож байна. Студид авсан юм шиг чанартай зураг. Араа. Тэгвэл ийм зураг байвал яах вэ? За яг гэр бүлийн зураг заяа. За нэг хэдэн гэхвэ? За 1990 оны зураг мөрөг. Тийм зураг авч ирсэн үү? Авшти бүр амар дээр үеийн хар цагаан тийм хар цагаан хүн нь ингээд танигдахгүй зураг өгдөг байхгүй. Тэрийг одоо би Photoshop руу оруулаад шинжилээд тэгээ буцаад тэр аппликейшн руугаа оруулаад өөр аппликейшн руу орж авчирч нөгөө хүнээ ингээд тод болгоод буцаад нөгөө аппликейшн руугаа явуулчаад амар их ажил болдог байхгүй. Энэ бол сэргийн засварлал гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ шүнжэнгөө хэрэлдэнэ. Яа тэр чинь ийм хүн биш болохоор ойлгохгүй байхгүй. Ян зүрийн байдлаар бичнэ. Одоо яг ингмээр тэгмээр юм авах гад бичиж байгаа л тэгэл тэндээс нэг зураг гаргаж авдаг байхгүй. Нилээ ажиллагаатай юм бэлээ. Би юм бол стресстэй цаац шиг. Хажууд нь харж ирсэн үү? Юу сонсож байгаа юм чи? Баянга хэрэлдээстэй. Одоо Монгол ирснээс хойш хэрэлдэж л сурч ин да. Уянга ингээд энэ 2 жилийн хугацаанд явж байхдаа хүнд шууд дурлж юу? Гүй би амьдралдаа нэг л удаа нөө нэг анхны харцаар дурлна гэж байдаг байхгүй гэх хүмүүс ингэ ярьдаг шүү дээ. За би танаар тэр ярьж байна. Тэр мал би нэг л удаа яг тэгж бол дурлаж үзчихсэн. Жохон багтаа байхгүй тэр чинь 17 таа байхдаа нөө FM-д ажилладаг байхдаа. Тэгээ би 101.7 гэдэг FM-д ажилд ороод 2-7 хоног тэгсэн чинь за чиний нөгөө ээлжний чи хөтлөгч эрэгтэй хүн байгаа шүү л гэдсэн байхгүй. Тэр за тэгээ би ч нөгөө өглөө хичээлдээ 7:40 явдаг те. Тэнгүүдээ өдөр нь хичээлээ тарчаад ирээд FM-д ажилдаг. Тэгээ орой бүр шүн тэр үед чинь FM-ээр тэттэй бой байн, тэттэй хүн байн танилцсан мэлзэг гэдэг юм явдаг байсан байхгүй. Тэрийг хөтэлдэг байсан. Тэгээ жоох хөхөд тэгээд орой FM бараг 3 цаг гэж тардаг. Тэнгүүд манай ээж намайг яг л урлагийн хүн болгоно гэж боддог гэсэн болохоор би ч айлын ганц. Тэгээ яг л ээж намайг ингэж хөтэлж явсараа байгаад ер нь бол сүйст оруулсан байхгүй. Тэнгүүд ээж 3 цаг ирж авдаг байсан. За тухайн үед ингээ 2-7 хоног ээлжний хөтлөгчтэй гэж бодоод яваад байсан. За нэг өдөр яг ирээл дэшээ FM руугаа орохгүй л явжсэн чинь хөтлөгч чинь ирсэн байгаа шүү бол тэгхгүй. Тэр за хөтлөгч ирсэн байгаа юм. Тэгэл хаалга онгойлгосон чинь цаанаас ингээл нарны гэрэл кино. Тэгэл тэгс чинь яг нэг юм компьютер хад яг юм чихвчэж зөөцсөн ингээл микний хорд FM 101.7-аас ингээл харсан чи би жан яг тийч харж дурлж исэн. Тийм үү. Гэлбэр заяа.
Хүү ийм амар царайлаг хүмүүс байдгаа гэд. Тэр чим жоох хөөхт байгаа штэ. Тэгээ надаас нэг 4 5 ах хүн л байсан байх бодвол тухай үедээ оюутан байсан. Одоо бас их алдартай хүн болсон байна лээ. Тэгээд тэгсэн чинь би ингээ хараад ингээ гацсан штэ. Тэгсэн чинь чи юу гэж засаад байгаа юм бэ? Би энэ тоостой мостой орчинд ерөөсөө байж чаддаггүй шүү. Энэ минийга арчина алчуур малчуур норгоод ир яв гэл. Тэгэл би гэж яг тэгэхэд бол яг дурлж байсан. Би тэрийг бол яг дурлал гэж боддог. Тэрнээс хойш нэг ч удаа тийм юм бол байгаагүй. Зүгээр юм нэг олны дасаж дурлна гэдэг шиг тийм. Сонсоод юм шүтдэг хүмүүнийг хараа шоконд орж исэн тохиолдол бол байдаг. Яагаад шоконд орж ирсэн? Гой санагдаад. Бидний үед чинь нөгөө оппозит ч айгуу одоо ч од штэ. Тэгээд өргөө кинотеатр тийм кассан дээр нь ажилладаг байсан байхгүй. Би ч айгүй олон ажил хийдэг байсан тухайд. Тэгээд нэг үеэд кино авахгүй. Тэгээд доош харцсан ингээд компьютер дээр бичиж байгаа шүү дээ. Ямар кино авах вэ? Хэдэн үеийн 2 хүн. За суудлаа сонгоор ингээд харч инэрл. Оппозит. Ингээд хараад ингээд би бүр ингээд дувтгаа. Ингээд чив чимээгөө зөө. Тэсэн чи өөдөөс хараад ингээм яриад байгаа байхгүй. Хөөе гэд. Тэр бүр харцаг гайхаа за хажуунаас манай нөгөө нэг хамт ажиллагч нар хөөе уянгаа. Тэг ингээ харсан. За та судлаа сонгоорой. Тэгжсэн тохиолдол байгаа. Өөр тэгж вау энтер гэжсэн бол байхгүй. Хоёр л тохиолдолтой юм байна. Гэхдээ хоёрсон дурлал биш. Зүгээр л гоё хараад гайхсан гэх. Тийм үнэхээр байнга сонсдог хүн анхудаа амьдаар нь харна гэдэг шиг амьдаар нь харчиж байгаа юм чинь бүр ингээ гайхаад тухайн үед чинь жоохон байсан болохоор ямар гоё юм бэ гэж ингэж хүлээж авч ирсэн. Тийм аа. Чамд. Бэн. Би сая кинонд явсан байхгүй. Ховд зураачаар. Тэгээ айгүй олон жүжигчд хараад. За. Тэгээ тэдний нүцгнээ нараад. Хувцлах гат. Тэгж яхта би нүцгнэр нь хараад. Үгүй зүгээр л дээдлийн тайлал ингээл цамц зүмсүүлнэ шүү дээ. За уушлаа. Гэтэ одоо тэр одоо ч гэж угаасаа л ихнэр хөвтөлээс л та. Айгүй гоё хүн байдаг юм бэлээ. Өндөр. Та нар ирсэн байд юм. Хин. За хин яах вэ? Ямар ч юм их гоё тийм байна. Гоё өндөр ихнэр хөвгттэй л жүжигчсэн байдаг. За би зүгээр нэг юм хараад зүгээр яхаа зөв хүний л гоё гэж харж байгаа шүү дээ. Тийм. Нүуний одоо энэ юугаар харахаар, сошиалаар харахаар тэр хүн надад их гоё харагддаггүй байсан байхгүй юу? Амьдаар болохоор амар царайлаг яг ийм нүүрний зөв хэлбэртэй. Тэгээ ингээ хүнтэй харьцаж марцж байгаа нэг амар гоё. Хоолойны өнгөн амар гоё. Тэгээ ингээ сууж мууж байгаа амар гоё. За хин бэ таагаарай. Таагаад таасан хүнээ комент хэсэгтүүлдэг гэрээ. Тий. За мэдээд авлаа. Хэлхийг байхгүй надаа. Нуугаа нагаад. Миний шүү та тийм юу муу гэж бол би ингээ ярьчихсан зүг үзэхгүй юу? Тийм юм байна уу? Надад би айгуу сонирхоо тэгэж шууд хараад л дээ. Ямар ч тийм тохиолдол бүр төрхөөс ахуулаад одоо хүртэл байхгүй. Би айгуу сонирхоо ингээ зүгээр нэг хүмүүс тэгдэж ингээ аим гой надад ерөөс тэгэж харагддаг юм. Тэг яаж харах юм? Дасаж дурлалт би ингээд багаар ингээ юу гэдэг дахиад анхны удаа мургуу байсан бол тий ингээ 2 дахь 3 дахь уулзалт нэр энэ чинь юм хүм би ингээ зүгээр эрэгтэй хүний талаас яриа л та эрэгтэй хүнийг харахтаа зүгээр ярьж байгаа яриаг нь тэд нэг юм өнгөний тоон гэж ядчих тий тэрийг л зүгээр анзаарчдаг тий нэг иймэрхүү тэгэхэд их бол зурдаг юм дөө тийм л байна да. Би хэлсэн шүү дээ. Хоньны ордынх Одоо ордтой болсон. Ордонд хэр итгэдэг вэ? Би нэг тэгэж одоо бүр тоор надаас асуугаад ордонд ирээд идэг вэ гэдэг. За би хариулъя. Тэгэхээр сайн байна уу? Би нэг тэгэж юу байдг юм уу? Нэг итгэдэггүй байсан. Зүгээр саяхнаас зүгээр нэг юм айгүйх астролог гэл ингээд тий энэ хэдэн сарынхаа нэг юм одоо энэ 7 оны нэг зүгээр уншдаг болсон. Яг нэг 30 юм уу? Надад бол орд олвол аюу үнэн санагдаад байдаг шүү дээ. Ер нь ингээд л ордоо ингээд харахаар яг гэнэ гэж үтгдээд бүр яг юм сонин яг л байдаг. Янга юунд орд? Би хумхын орд. Хийс өрхөн.
Дээгүүр Сэтгэл хөдлөл мөрөөд өмтхий тийм ерөнхийдөө дийлэнх нь урлагийн хүн болдог гэж бол байдаг юм лээ. Тэгээд эсвэл хуйлч болдог гэж үсэж юм лээ. Маш их төсөөлөн бодох чадвар өндөртэй. Тэгээд ингээд мөрөөддөг, яг мөрөөдөл дундаа дурсамжиндаа би айгүйх дурсамжиндаа амьддаг юм байна. Тэгэхэд тэгжсэн, ингэжсэн гэл ингээл байна. Тэр хэцүү биш үү? Хэцүү хүндээ хэцүү. Дурсамжинд байгаа хүн хэцүү хүн үгүй юу гэдэг дээлээ л та. Би бол март. Бүх юмнуудаа март. Мэлхийний орд маш юм аа. Гэтэ за яг би одоо надад мэлхийний ордын найздаг байхгүй. Эдгэр чи иймэр уяах юм шүү. Тийш тий. Тийм манай том охин мэлхийний орд байхгүй. Ерөөсө маш эмо бүр асар эмо. Тийм. Тэгээ би яг холонг ингээ харахаар ерөнхий юм нэг нь юм том нас биенд хүрсэн мэлхий нөгөөх нь юм 3 дахь ингээ мэлхий хоёр хэрнээ яг л адилхан байгаад идэг. Тэгээ би ордстой яг. Оянга надаас амар эмордог анх удаа харж юм гэж. Тийм үү. Намайг давж эмороод байна гэх. Би ч айгүй юм аахгүй. Маш юм уу. Тэгэл ямар хороо ингээл тэр чигтээ ингээл унаал нүг сэтгэлээр шамарвал доош хязгааргүй гэдэг шиг тэр чигтээ явчихдаг байхгүй. Тэнгүүд наачхоо тэр доор байхгүй штэ. Нөгөө сэтгэл готрол энтер гээл зүйл бас өртөөд одоо 3 4 жил бас болж байна. Одоо л гараагүй л. Тэнгүүд ингээд намайг давч ингэж хүн гарч ирэх чинь бас арай гайгүй мэлх штэ. Тайвшраад тайвшраад за би гайг байгаа юм байна. Тэгэхээр бас нэлээд байха тий. Тэгвэл бит хоёр ч болохоор ингээд хоёлаа бас нэг эмо төрлийн хүмүүс шүү дээ тий. Тэгвэл өдөр шингөө бит хоёр баг 24 талаа хамт хамчаа. Тэр нөгөө машин дотор ингээд хойно орж ирсэн хүн хоёр хэрэгцсэн юм уу гэдэг байхгүй. Тэнгүүд үгүй. Яагаад гэсэн чи хоёлаа за хоёр тишаараа юм бодоо. Би машинад хоёроо юм бодоо. Хулын ийш арга ганцаараа дуугаас сонсоод юм. Би ингэж сонсч ямардаг шүү дээ. Тий. Уцаараа юу? Тий. Машин дотор дуу явж штэ. Тэнгүүд тулаа өөр дуу утсан дээрээ тавьсан ингэж сонсож юм. Чаадаг дуу сонсож штэ. Өөр юм. Өөр ертөнцтэй. Тий. Одоо нэг юм өөр ертөнцийн хүмүүс гэлдэгдэг штэ. Бараг л хий юм хардаг гэх нь холгүй тий. Шиг ингэдэг юм амар өөр. Ерөнхийдөө надаас бол өөр. Эмо. Өсө хүн болгон дахин давтагдчихгүй тий. Гурлаа шал өөр хүмүүс сууж ийн. Тийм шүү. Тийм ганц би. Хилээд байгаа шүү дээ. Тижээдэг нохоо байхгүй, хүүхэд байхгүй, найз залуу байхгүй. Тийм ганц би хүн байгаа шүү. Өмнөх нөхөр байхгүй. Йоо. За, өөр юм байна. Аха. Одоо заяа би ингээд гоё энэ ингээд хоосон байгаа штэ тий. Хоосон зүгээр энэ хуудсыг харж агаад уянга шүлэг унших гэж юу гэж надад зориулаад нэг шүлэг унш та. Надад зориулаад шүлэг уншаа чи бичгөө. Тэгэл да нэг би шүлэг мүлэг бол бичдэггүй. Үгүй бичгэн чашин зүгээр одоо гоё яг ингэ сууж байгаа надад зориулаад нэг юм бичтээ. Би ч одоо бичнэ гэдэг зүг. Бичгэн мөсгөө шууд л уншина л гэсэн үг. За тэгээ. Энэ дээр ч одоо юу ч байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө яг би түрүүний юу аха. За одоо ингээл дайдуулаад тэгвэл жоохон өөрчлөе те. За хулан чиний амар сайн best of best багын найз ч юм байлаа гэж бодъё. Тэнгүүд хулангаас чамд мэдчилгээ ирсэн байна гэдэг л үзье те. Үгүй тиймэр биш ээ. Би ингэх гээд байгаа байхгүй яг зүгээр л яг анхаарал төрсэн сэтгэлээрээ гоё юм бичээ. Тэгэхээр чинь зохиосон болчих шүү дээ. Яг шүлэг зохионо. Шүлэг биш ээ. Зүгээр нэг юм гоё сэтгэлийн үг, сэтгэлийн юм юу яваад өгч гэдэг байхгүй юу? За юу гэхүү тэгэхээр чинь ямар гинти юм бэ? Хөтгөө би тэгэж үзмэр санагдаад. Би балмагтмаад байна. Тэгэд ингэж болохоос нь арай гинтүүлсэн. Жохон захаа шиг явал бас гайгүй нөгөө цаанаас сурцсан болохоор ороод ирэх байсан баг. За тэгвэл яг өөрөхөө тухтаагаар л тийм тэгээд л үзээд их үед л юудсан. Тэгээ ингээд чигж үү. Үгүй хулангаас ингээд ундралд ингээд цагтл ирсэн байна. Манай авал үлийн мэдчилгээнээс гэдгээр хэлээ. За яг нөгөө нэг ажил дээр очиод яг ямар нөхцөл байдалтай байд юм бэ гэдэг л. За ажил руу ороод хамгийн түрүүнд эхлээд хүнтэйгээ танилцдیں۔ Сайн байна уу? Намайг уянгаа гэдэг. Сайн байна уу? Ундраа байна. За уул үлийн мэдчилгээ, цагаатай мэдчилгээ авдаг. Тэгэхээр өөртөө зориулагдаад хэнийг хүнээс цагтл ирсэн байгаа. Хин гэж бодож байна. Сайн мэдэхгүй байна. За хамгийн сүүлд хизээ гараар бичсэн цагтл авсан бэ? 24 оны 12 сард. Нууц шил хинээс авсан бэ? Оо яна сая айгу хотлоо арчлаа. Хамгийн сүүлд гараар бичсэн загтал гэх юм бол
Түрүү 7 хоногт авсан юм байна. 99 сарнаа. Тэр бүр захиа явсан уу? Тий. За, тэгвэл захидлыг нь уншиж тойллоолээ. Сайн байна уу? Юуны өмнө энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргье. Хамгаас хөөрхөн инхрийнхэн сайхан найздаа энэ хорвоо дэлхий дээр хүмүүн заяаг олж төрсөн гэрэлт өдрийг нь мэндийг хүргэж байна. Найз гэдэг үгний утга мөн чанарыг үргэлж мэдрүүлж өгдөг чамдаа хязгааргүй их баярлаж бас бахархаж явдаг шүү. Чи минь үнэхээр гайхалтай, хүчтэй, энэрэнгүй, маш ухаалаг эмэгтэй. Үргэлж хайртай гэж хэлж чаддаггүйд бас уучлаарай. Нөхөрлөл гэдэг үгийг маш үнцэнтэй байлгадагт чамдаа үнэхээр их баярлаа. Нөхөрлөл гэдэг энэ орон зайг хамгийн агуу нөхөрлийн эзэд байж дүүргэх болно гэдгээ чамдаа амлаж байна. Уурлуулж гомдоож исэн бол найзыгаа үнэхээр их уучлаарай. Хорвоогийн өдөр бүрийг инээ дээрээ гэрэлтүүлж, хорвоогийн сайхан бүхэн рүү үргэлж тэмүүлж, өөрийн сайхан энергийг үргэлж бусдад түгээж байгаарай. Чиний минь юу сансан 9 цагаан хөсөл нүргэл сэтгэгчлэн биелэж бүтэж явах болтугай хязгааргүй хайртай шүү. Хайртай найз хулангаас. Ямар гоё. Ингэж явдаг та. Аха. Яг ингэж ороод ирвэл айгу гоё юм байна. Яг хүлээж аваад. Тий. Тэгээ хайртай хүн байна гэж бас бод. Тийм. Сайн бод. Тэгээ нэг юм муудалцсан хосууд дээр очиж штэ тий. Тэгэхээр ингээд өөрөө би эмхтэй хүн тэнгууд нөгөө тийм нөгөө эмхтэй хүний юм гомдоод байгаа мэдрэмжийг би бүр ингээд аваад идэх байхгүй. Тэнгууд би юу гэж хэлдэг вэхээр би адилхан эмхтэй хүн болохоор би чамайг амарсаа ойлгож байна. Тэгээ энэ бичлэг заавал цацагдах хаалбгүй. Хоёлаа ингээд хувьдаа авчи. Эсвэл чам руу явуулсан хүнд нь би өөрт нь хувьд нь өгчи. Тэгээд яг юу хэлмээр байна гэхээр нөгөөдөл маань ингээд ласгартлаа уйлал ер нь бол ингээд айгүй маш их боломж өгсөн. Маш удаан бодсны эцэст миний гаргасан шийдвэр гэдэг үгийг л байнга хэлдэг. Бид өөрөдөө сүүлийн үед айгүй олон тийм өндөр очсон шүү дээ. Тийм. Тэгээд эвлэрчсэн тохиолдол маш их заяа. Би бүр энэ 4 хүүхэдтэй гэр бүл дээр очиж исэн нодлон. Энэ гэхдээ сошиал дээр бас нэлээд сэвж явсан баха энэ бичлэг. Энэ өөрөөсөө тавиулъя гэсэн баггүй яагаад тэгэхээр маргааш нь шүүх хурлуулах гэсэн салах. Тэгээд 4 хүүхэдтэй тэнгууд нөгөө нэг нөхөр нь эхнэр нь нисэгт ажилладаг. Тэгээд нөхөр нь эхнэрийнх нь ах эгч нар нөхөртэй нь хамтдаа хүүхдүүдийг аваад нисгтэр очсон. Тэгээд намайг оруулсан байхгүй. Тэгээ би яг тэр эмэгтэйг гаргаж ирээд ингээд уулзаад ярилцаа. Тэгээд яасан чинь боломжгүй, уучлахгүй. Одоо ингээд би бол ингээд шийдвэртэй үнэнч байгаа. Ингээд энэ бүх зүйл ингээд болоод дууссан. Би маш олон хугацаанд ингээд энэ хүнийг харсан. Тэгээд энэ хүн өөрчлөгдөг гэдэг хариултыг өгөөд тэнгууд нь би за тэгвэл та намайг дагаад гадаа гарчих. Би тань ганцхан юм харуулчих. Тэгээ би таны бичлэгийг цацахгүй. Би танд амлаж ийн гэж жагаад би аваа гарсан байхгүй. Тэгээд тэндээс ингээд нөө 4 бүлтгэр хүүхд чинь ингээд гүүгээл ээжээ гэж хүрээд амар өрөвдөлтөй би үзэж байгаа би чи уйлаад. Тэгээ нөхөр нь ирээд уучлаарай гэд. Эхнэр нь одоо би ажилтаа байна. Та ингээд одоо ингээд хараарай. Би болол шийдвэртэй үнэнч байна гэж хэлээд тэгээд тэр бичлэг дуусаад манай эдж гэрлэг яваад эзэн маань өөрөө ажил руу орсон байхгүй. Тэгээд 2 хоногийн дараа над руу хичин залгасан. Манай хоёр эвлэрсэн шүү. Шүүх хурал дээр очиагүй. Ингээд нэг гэр бүл илэг бүтэн үлдсэн гэсэн үг. Тэгээд тэр мэрийгээ сонсохоор бүр ингээд огшоол. Оо янаачлаараа ямар гоё юм бэ гэж боддог. Тийм тохиолдол бас байдаг шүү. За цаг болчихлоо. Харин тий. За цаг заваа зориулж хүрэлцэн ирсэн та хоёрт маш их баярлалаа. 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 Гоё юм байна. Гоё сонсогдд юм байна. Тэгээд цаашдаа бас олон гоё зочд орох болтугай гэж өрөөё. Баярлалаа. Дараа нь гоё хов баццгаая. За тий.